Сайн байцгаана үзэгчдээ гэрэл нэвтрүүлэг энэ удаагийн дугаараар та бүхэн хүрэхэд бэлэн болоод байна. Бид нар өнөөдөр их сонирхолтой сэдвээр ярилцах болно. Тэгээд хүний амьдралд санаа зовох зүйл маш их байдаг шүү дээ. Амьдрал ер нь санаа зовно гэдэг бол эргэн тойронд бүх л юм яаж хийж байгаа л тий санаа зовж байдаг. Хинбуайч гэсэн ер нь санаа зовдөг юм байдаг. Энэ олон сул талтай, муу талтай байдаг. Тэгээд энэ талаар бас Библийн ямар үзэл баримтлал байдаг те. Библи биднэрт юу заадیں۔ Өөрөө бас энийг яаж хэрэгжүүлдэг гэдэг таны үзэл бодлыг сонсохоор. Тэгээд зоч ирсэн ба тэгээд таныг ирсэн маш их баярлалаа. Маш их баярлалаа бидний урилгыг хүлээж авсанд. За баярлалаа. Тэгэхээр эхний асуулт та ерөнхийдөө хэрэг санаа зовдөг вэ юмд? Ирээд өөрийгөө зөвшөөрөх юм бол. Ер нь зөвшөөрөх юм бол одоо өссөн орчинд гэдэг юм. Манай ээж гэсэн өөр ингээд нэг манай ах ямар санд ээжийг зовлонгоо дуудчихдаг ээж гэдэг байхгүй. Зүгээр ээж хахад одоо ботход штэ жоохон бахад ингээл өвөл гараал явахад халтруу станараа зам халтргаатай л ингээ гэхэд яг гарч ишэл халтрангууд тухайд юу гэж боддог гэсэн гэхээр ээж яг мэддэм байх. Ээж л ерөөсөө амар гэл. Тэгээ манай ээж ерөөхдөө үзэж хардсан байх. Бараг тэгж бодоод ингээл явдаг гэсэн. Тэгэхэд тийм ээж ингээл угаасаа манай ч ингээл зүгээр явж хахад оройт жоохон гутал гинтл өөрөө ингээл ургуулan бодоол ингээл ингээс өөрөө нойргүй хоноод санаа зовоод яг тийм яг үнэхээр ээж хүний сэтгэл л дээ. Тэгэхээр би өөрөө хүсвсэг бас тэр нэг нөлөөг авахтаа маш их ингээл юм санаа зовдөг байсан байгаа даа. Тэгээд яг Библиэс тэр ишлэлээд ч тэ санаа зовснороо чи нэг өдрийн амьдралаа уртцгаж чадахгүй. Ер нь ямар ч ашиггүй гэдэг зүйлийг ойлгоод бас нэг ингээд сүмдэр пастрын сургаал сонссноос хойш өөрийгөө аягүй сайн ингээд тасгалжуулсан л та. Тэр санаа зовлтыг дээр нь үгийн хүчний тухай бас нэг бүр нэг судалгаатай бүр эрдэм шинжилгээ талаас баталсан тийм нэг юм солонгосын нэг мэдээлэл видео үзсэн ярьж болно шүү дээ. Тийм болно. Ингэсэн байхгүй юу? Ингээ юм хоёр юм барины шилэн дотор ингээд хашаасан будаа хийгэнгүүтээ таглаад нэг талд нь болохоор сайн сайхан үг, нөгөө талд муу мохоо үг гингүүтээ зүгээр хүмүүсийн гар ам дээр барьчихэд чи хөөрхөн гоё маа гэсэн ноош юу гэж хэлүүлээд яваад хүмүүс нь хүртэл гайхал ямар сони юм хийлэгдэн ч гэдэг юм бэ. Тэгэл ингээд аяйгүй олон хүн дээр давих гэж очингуудаа хоёуланд нь чихвч зүйлгээд магнитофон дээр нөгөөхт нөгөө магтаалынхаа л үгийг байнга явуулаад нөгөөхт нь байнга нөгөө хараал мохоо өгнүүдийг явуулаад нэг сарын дараа үр дүнгийн хараад тагийг авсан чинь магтаалыг сонсож байсан ингээд жоохон дээгүүр ингээд харалцсан. Зүгээр будаа байсан. Будаа ш тагшаасан будаа. Тэгвэл нөгөө нэг муу үг хараалын үг хэлүүлсэн ингээд чинь тас хар бүр ингээд хатад очиж байгаа. Тэр чигээрээ. Тэгээд ямар хүн тийм судалгаа хийдэг завтай нөхөр. Тэгэхээр яг эндээс үгэнд нөгөө хүч байдаг. Библиэл дээр ч гэсэн байдаг шүү дээ. Үгэнд хүч байдаг. Тэгэхээр дуртай хүмүүр дүнгийн хамтлан амснаа гэдэг. Тэгээ санаа зовлт амнаас гарч ирдэ чинь манай ээж би тэр үед юу болсон манай ээж гараа чи халтарч байгаа гэж хэлэхэд тэр үг хүчтэйгээр биелээ олоод нам халтруулдаг гэсэн шиг. Ер нь боломж яг үнэн байгаа даахгүй тэгээ эргээд бас тэр бүх санаа зовлт маань сөрөг үг болж амнаас гараад гарсан үгнүүд нь олон өдөр тавтагцаараад биелээ олоод амьдрал дээр үр дүнгөө өгдөг байна. Тэгэхээр бид өөр хүмүүстэй ч гэсэн одоо би чинь охин маань 4-р ангилдаа байнга нөө хөргөж өгч юм ингээл санаа зовол дагаа явдаг гэсэн бол би энэ санаа зовоос ангиж ирснээс хойш зөв залбирал бурханд хамгаалтыг даатгаад өөрөө яваа гэж хэлж эхэлсэн. Тэгээд чөлөөлөлт нэр үнэхээр чөлөөлөгддөг юм лээ сан. Тэгээд хүн болгоны амьдрал өөрлөлтөө ер нь бол үзэж байгаа хүмүүсаараа за энэ эмэгтэйгийн хувьд бол те санаа зовох юм байдгүй юм байна. Байхгүй болцсон юм байна. Миний амьдралын энэ зүйл бол үнэхээр санаа зовхгүй болохгүй одоо. Би л санаа зовхгүй бол энэ зүйл нурж ундлаа гэдэг тийм дэлбэрчүүл яах вэ гэж айж байгаа усад байгаа. Тэгэхээр чи яг юунд санаа зовдөг байсан бэ? Тэгээ магадгүй үзэгчдэд нэр би ч гэсэн юм санаа зовдөг штэ гэж ойлгох. Одоо бүр огт бас санаа зовхоо болцсон уу ч юм уу тийм. Санаа зовхгүй амьдрал гэж байхгүй бах амны бодлоор амьдрал өөрөө янз бүрийн эдрээтэй. Тэгэхээр зүгээр тэрэнд би яаж хандах вэ? Ямар хандлагаар ямар нөлөөх вэ гэдэг нь чухал. Тэгэхээр одоо ингээл яг хэдхэн хоногийн өмнө ч гэдэг нь нэлээд хэсэг хугацаанд санхүүгийн явдлаар бид нэрс ингээд гэр бүлээрээ бүр ингээд нэлээд нөхөр маань ингээд яг компани дампуурч байгаа. Би өөрөө нэг цалингүй нэг юмд ороод явсаар хагаад үнэхээр юм итгэж найдах ямар ч боломжгүй тийм байдал. Яг санхүү Тэгээ бүр ер нь явандаа ингээд тэгээ бид нар нэг байр захиалцсан тэндээ тогтмол юм графикаар мөнгө төлнө. За эх сараас энэ мөнгө төлөөл 0. Яг ийм байдалд хойлоо ороод бод. Гэхдээ би мэдээж нөгөө ихнэр хүн учраас юм дээ.
чистэ нэрэ мөнгө олохгүй амьдралдаа гэдэг нэг тийм өгөлтийг мэдээж хэлэхгүй ягаад гэвэл би санаа зовхгүй гэж. Гэхдээ тэр нэг санаа зовхгүй байхын тулд энэ магадгүй илүү христ хүмүүст илүү нэг байх боломжтой. Ягаад гэвэл үгээр хэлэхгүй тийм ерөөс амар тайвын дотор өөрөө оршичдаг. Даатгцсан ч юм. Бүр үнэхээр амар тайван хүн бол яг баг зарим хүн бол энэ юу нь баг тэнэг юм уу манаг юм шиг бодохоор байдаг байхгүй. Тэгэхээр яг тэр нь санаа зовхгүй хүч бол зүгээр ингээ одоо магадгүй одоо хараахан бурхны талаар мэдгүй христэнд биш хүмүүсийн хувьд амар хэцүүлтэй энийг ойлгоход хэцүү байх тийм. Үнэхээр ойлгоход хэцүү шүү дээ. Одоо ингэдэг шүү дээ. Эмэгт одоо нэг судалгаа байдаг. Судалгаагаар болохоор ерөөсөө хүмүүсийн эмэгтэйчүүд тэр дундаа эмэгтэйчүүдийн одоо амьдралынх нь баг ихэнхдээ санаа зовхгүй юмны 80% нь дандаа санаа зовлттой явждаг гэж байгаа байхгүй. Хэрэггүй юм дээр. Биелэхгүй юм дээр. Хэрэггүй шаардлагагүй юм дээр гэсэн үг байхгүй. Тэгээд тоор одоо тэр 80% санаа зовхоо болооч ээ. Энэ бол яг судалгаагаар шүү. Гэтэл өнөөдөр яг яг энэ ялгаанд манай зочин юу гэж ярих гэдэг байгаа юм. Христ итгэлт хүмүүс бас нэг арай нэг ондоо төвшөнд хард юм байна гэдгийг христ итгэлт хүмүүс яаж хардаг тухай Библийн нэг ишлэл байл л да тий. Бас бодвол өөрөө хаалцах байлгүй. За тий энэ хэсэг дээр Матай 6 дугаар бүлгийн 25 дээр тийм ээ. За Есүс хэлсэн байгаа тийм. Иймд би та нарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүзаваа. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөөч санаа бүзав. Амин хоолноос биеийн хувцснаас илүү эрхэм босов. Тэнгэрийн шувуудыг хараач. Тэд тариа тарьж хурааж сарвчанд хадгалдаггүйч Тэнгэрлэг эцэг чинь тэднийг тэжээдэг юм аа. Та нар тэднээс үлэмж үн цэнтэй биш үү? Гэх мэтчлэн ингээд цаашаа одоо Библи дээр ингээм олон зүйлүүд байдаг. Тэр энэ нэг одоо яг мэдэрч ижил хүн ойлгох байх л да. Бүр ингээ ер бусын амар тайван дотор амьдрах нь үнэхээр үгээр хэлшгүй. Олон стресс, олон юмнаас ингээ чөлөөлөгдөөд яг тэр амар тайвныхаа л ирчээр ингээ санаа зовлтоос бүрэн ангижраад тэгээ энийг хүртэл бас би бас аюух нэг тунхаглаж санаа зовлтын эсрэгээр бурхан бидний санхуг ерөөх болно. Миний хүүхдүүд хамгаалагдана, хүүхдүүд минь өвдөхгүй байх болно. Яг энэ тэр үгийн хүчийг яг биелийн олуулаханд бол ингээд айгүйх тунхаглаад эсрэгээр нь яг санаа зовлт ирэнгүүт дотроо тэгж хилээл явсан. Тэгээ сүүлийн одоо 2 жил гарсан манай хүүхдүүд бол энэхээр одоо бурханы хөвөлөөр гэдэг юм уу? Гуруула өвдөж хавдарч тий. Имлэг халуурах ч юм уу янз бүрийн асуудал. Үнэхээр энэ бол зүгээр өөр хүний хорол гайхамшиг л гэж хэлэх аа. Тийм шүү дээ. Тэгэхээр саяны дээр уншсан хэсэг дээр чинь ингээд шувуу хүртэл өөрөө хоолоо бэлддэггүй гэж турж өгөхгүй байхад чинь та нар юунд тэ идэж уух юм да. Тэрнээс ч үнтэй гэж юунда яг гол хэлж байгаа юм идэж юу ууж идэх үү юу өмсөх үү гэдэг дээр битээ санаа зовоол гэдэг гэж л. Тэгэхээр өнөөдрийн нийгмийн өнөөдрийн бидний амьдралаас энэ хол тасархай юм шиг. Тасархай юм шүү. Хүн ойлгоход амар хэцүү шүү дээ тий. Тэг яхын зүгээр агаалах юм уу юу ч хийхгүй байх юм уу та. Юу ч хийхгүй гэж хоёр өрөө байртаа очих юм шиг. Тий. Энэ болохоор аливаа нэг юм нөө туушрах юм бол айгу сонин шүү дээ. Тэгэхээр энэ айгу тийм одоо нэг философи ухааны тийм амьдралынхаа туршид өнөөдөр тэрнээс юу ч хийхгүй ингээл цэлгуурал ангаад юм дээш хараад хөвтөл байж хахад тэр шувууны хоол ирдэг шиг чамд ингээл болчихно гэсэн хүлээж тэр утгаар хүлээж авах юм бол угаасаа бид нарыг бол хүн болгон одоо тий буруутгаад юу яриад байгаа. Тэгэхээр энэ амьдралгүй нийгмийн идэхгүй улсууд болно гэсэн. Өөртөө буруу юм заад юм. Бүх юм бэлэнцсэн юм шиг тий. Санаа зовхгүй амьдрна гэж байдаг ингэж хийдэг юм уу? Тэгээ юу идэх вэ гэдгээ санаа зовхгүй хүн яаж амьдрах юм бэ гэж хүмүүс бодгоо. Гэхдээ энэ бол би өдөр тутмынхаа амьдралаар ганцхан идэж уухаас гадна өнөөдөр өөрөө тэгтээ тэрнгүү санаа зовснараа шийдэж чадахгүй юмдаа тэ өөрсдөө санаа зовж өөрсдөө зовоож стресстүүлэх одоо шаардлага байхгүй яг та өөрийнхөө гол том зорилгынхоо төлөө амьдралынхаа төлөө тэмцээд энэ бүхэн чинь аяндаа тэ хангагдаад явдаг юм зүйл жижиг зүйлийг одоо битгий ингэж тэр зүйлээ бүр уулнаас том болгочоод бусад том юм харахгүй байгаа ч гэсэн хажууднаас санаа зовхгүй байна гэдэг нь итгэхгүй байна гэсэн үг бас биш байхаа тий штэ тий. Гэтэ хүн одоо жишээлбэл яг энэ дээр бас байна штэ. Санаа зовснороо бид нар юу өөрчилж чадах вэ гэдэг тэгээд штэ. Үнэхээр зарим хүмүүсийг ингэж ажиглаж хахад яана одоо энэ сарын одоо хоолунд яана. Гэтэл нөгөө нэг санаа зовлт ингээ стресс чинь хүнийг эргүүлээд нөгөө өвчлүүлдэг гэдээ бас судалгаагаар батлагдаад ирээд байгаа штэ тий. Тэгээд нэрэл ингэж харахаар зүгээр ингээ санаа зов яана ч юм уу болохгүй байх гэж суухаасаа илүүгээр би болгоно би хийнэ тий. Яг энэ тал руу нь бас
хийх ёстой юм биш үү гэдэг санааг л харуулдаг байгаа юм шиг. Ер нь бол болондоо болно гэдэг жаалангийн дуу гэдэг шиг. Яг л ер нь асуудал ямар ч зүйлийн өмнө болгондоо гэж хүн тийм сэтгэлгээгээр аливаа зүйл рүү гараагаа эхлэхэд амжилт хүрнэ. Тэгтэл эргээд сөргөөрөө тийм үү одоо яана энэ чадах болов болох болов санаа зовлттойгоор аливаа зүйлийг эхлүүлснээрээ тухайн хүний сэтгэл зүйч тэр хийж байгаа үйлдэлч тэр амжилт руу бол тийм хурдтай явахгүй. Тэгэхээр яг тэр нэг юм айгүй томоор нь харж энийг айгүй зөв талаас нь ойлгож амьдралд хэрэгжүүлэхгүй бол Библийн шууд ойлгол бас ялангуяа Есүсийн хэлсэн зөвөрлөлүүд ер нь маш тод айгүй олон өнгөн ухаантай байдаг л да. Шувуу хүртэл өөрийнхөө хоолыг тарьдгүй мөртлөө тэгээ өсөж өгдөггүй. Гэхдээ шувуу нь хоолоо айгүй ирж явдаг шүү дээ. Хайжж олдог шүү дээ. Санаа зовоод гүгээд идэггүй. Гэхдээ зөвөр ингээл гараал олтцдаг. Хөдөлмөрлөхөд л үр дүн ирдэг тий. Хөдөлж ээж тий. Тийм ч бас нийгмийн итгэхгүй амьдрал итгэхгүй зүгээр гэртээ хөвтөөд авах юм бол ажилгүй юм чи олдохгүй байгаа юм чинь гэж санаа зовхгүй нэг яг хэвчдэг шүү дээ. Гэртээ хөвтөөл нөгөө ажил олдохгүй байна. Одоо ингээл угаасаа хямралын жил гээл тэгээ бүр энтэйгээ эвлэрээд тэгээл за болохгүй юм чи одоо яах юм те гээл санаа зовлтон дотор бүр үйлдэл байхгүй болчдөг. Ер нь санаа зовоод эхлэхсэн өчөөс эхлээд боломжийг харах нүд угаасаа сохорч эхэлдэг тийм. Яг тэр л утгаар энэ санаа зовлтыг үнэхээр чиний амьдрал ямар ч үр дүнгүй шүү. Тэрнээс штэ аливаа ажил бүтээхэд бол энэ асуудал ингэндэ гэдэг зүйл биш. Яг л зөвхөн санаа зовлт асуудлыг л харж эхэлснээс эхлээл тэр боломж үе таалгуудыг харахаа болж эхлээл уруудаал тэгэл явдаг учраас яг энэний цаад нэг гол утга юм бол бий. Тэгвэл одоо энэ дээр бол зөвхөн тодорхой хэлчлээ дээ. Бити санаа зовоо. За санаа зовох ач холбогдолгүй гэдэг тухайч хэлчлээ. Тэ санаа зовхгүй байлаа гэд бас сүрээд унчихгүй гэдэг тухайч хэлчлээ. Тэгвэл яаж одоо өөрөө ч хувьд тэ яаж санаа зовхгүй одоо санаа зовхгүй тулд яг өөртөө юу ч хэлдэг вэ? Юу боддог? Эсвэл яг яаж та санаа зовхгүй амьдралаар тэ замнаа явж чаддаг. Тэгэхээр нөө бас Библийн үгийг өөрөө нэг амар хүчтэй хоёр талтай сэлэн бит хүчтэй гэдэг утгаарч гэдэг юм яг энэ үгийн үндэс утга учирыг ингээд хүн ойлгоод ирэхээр амьдрал дээр аливаа асуудлын өмнө тийм ээ угаасаа мэдж байгаа шүү дээ. Санаа зовсноор би угаасаа ямар ч асуудлыг шийдэхгүй гэдгийг мэдж байгаа учраас тэр нэг үгээрээ босоод тухайн асуудлыг шийдэх боломжтой гарцуул байгаа. Мэдээж энэ бол тэ эцсийн бүх юмны төгсгөл биш. Бүх зүйл боломжтой болгоно бүтээнэ гэсэн юм өөдрөг яг эрэг хандлагаар л ингээл гарахад бол ямар нэгэн байдлаар эргээд өнгөрсөнд харахад даваал гарцсан нэрэд юуч биш ээжтэй гэсэн тийм нэг би бол ер нь амар өөдрөглөлтөө хаяа бүр болно бүтэн яагаад үгүй гэж гэл ингээд нэг юм тэгэл тэмцэж явсан тэгэл бүр сурцсан тэгээд магадгүй хөвшил олгосон ч байж магадгүй би бүр ээж мэж ихч мэгч ингээд хүмүүстэй уулзаараа ингээд нөгөө өөрийнхөө туршлага аягуулсаа хэлээлээ ч тангаараа тэгээрээ үгүй ээж наа чин болно шүү дээ бити санаа зов таастай ингэснээр болохгүй одоо зүгээр та санаа зовл ядаж зүгээр залбирчих ч гэдэг юм нэ арга замын зааж аваад ч ингээд бүр өөрийнхөө туршлагаасаа ингээд яриад ер нь амьдралыг өнөөдрийг сүүлийн нэг 2 3 жил бол санаа зовлтоос яг ангижрах хэрэгтэй юм байна гэдгийг аягуулсаа ойлгоод тэр нь өөрөө ямар амар тайван тэр битээр хойлоо ажилгүй гэртээ ингээл нэлээ хэсэг хугацаанд байлаа л гоё босоод ягаад тэрэндээ эсрэгээр нөө талархах зүйлээ олон харж байгаа байхгүй нэрш дээр тийм хугацаанд ингээ хамттай байх цаг хугацаа үнэхээр байгаагүй шүү 2 завгүй ажиллаа 10 жилдээ мөнгө хүүхдүүд гэл ингээ явсаар тэгээ тэрэндээ яваа талархаал тайван тэгэл байгаа зүйлээрээ амттай хоол идэж уух юм хийгээл ингээл зохицуулаад тэгэл яг араас ингээл хөөцөлж исэн нөгөө мөнгө төгрөгний юмнууд яаж иж байгаа ингээ угаасаа хүн нэрээ турж өгдөг юм байна гэдгийг айгуу санаа зовх үнэхээр шаардлагагүй харин яг өнөөдрийн байдлаас санаа зовлтыг биш боломжийг талархах зүйлээ бүр ингээд түүж гаргаж ирээ тэрийг дахин давтаж ярих үед айгуу тийм нэг анжааралтай амьдралын үнц зүйлүүдийг бодох хэрэгтэй. Сайн зүйлүүдийг хайж харах тийм. Тэгээ түрүүн болохоор бид нар Библиэлд байдаг тийм санаа бити зовоорой, санаа бүү зовооч. Яагаад ингэ дандаа санаа зовд юм бэ? Юу уух уу, юу идэж уух уу? Энд дэр санаа зовхгүйгээр амьдрч болдог гарцын талаар бас яриад байна шүү дээ. Тэгээд зөвөр яг итгэл үнэмшлийн чинь хувьд ч гэсэн тийм итгэдэг гэдэг утгаараа
Христийн чинь бүх юмыг л нэг Есүстэйгээ холбодог штеп. Тэгээ бүх юмыг Есүстэй холбодог. Тэгээд нэг нь ч үгэн ч гэсэн тэгээ Есүст итгэгч. Тэгээд Христээр ингээ итгэжтэй учраас санаа зовох юмгүй байд юмаа гэл уулзсан барьсан хүн болгон хэлдэг Есүст итгэж байгаа учраас. Тэгэхээр яг тэр итгэлийжин аваад бити санаа зовоо гэд хэлсэн байгаа тэр Есүс одоо жишээ нь арыг яаж дааж байгаа юм бэ гэдэг сонирм байл та. Тэрнээс тань ингээ ингэнэ тэгнэ гэсэн амлалт ч юм уу андгаа танга. Эсвэл тэнгэрээс шууд идэж явах юм чи ингээ шидчихдээ юм уу? Тэр одоо мэдээж те. Байхгүй гэдэг үү одоо. Байд юм. Яг итгэлийн амьдралаа эргээ харахад би бараг 13 татаа чинь анх сүмд явж эхлээл тэгэл явсан. Тэгэхээр чи бараг одоо 20 жил болсон байгаа байхгүй юу. Тэр чинь би ч өөрөө сурж мэдээл тэ одоо мэрэгчлэрээ ингээ солонгос бэжтэй ч юм ингээ сураад явцсан. Энэ хугацаанд тэр худлаа байсан бол магадгүй те боловсрал эзэмшээд ирэхээ хаалтад миний нүд нэгдээд үе шашин байна энэ би те амар мухар сүсэг дими юм чи юм ингээд би хаях ч юм ингээд болох байсан бол энэ хугацаанд харин ч эсэргээрээ үнэхээр энэ бол бодиттой зүйл байд юм байна. Энэ бол үнэхээр ер бусын хүч үнэхээр бодиттой оршин байдаг. Яг л энэ би сууж байгаа бид гур сууж байгаа шиг л бодиттой үнэн зүйл гэдгийг ингээд амьдралаараа ойлгоод энэ туршлагаараа мэдтсэн болохоор ямар өнгөрсөн хугацаа надад яаж итгэмжтэй байсныг мэддэг. Учраас тэр хугацааг хүртэл өнөдөр итгэмжтэйсэн ирээдүйд ч гэсэн итгэмжтэй нэг тэг амьдралын туршлагын нэг итгэмжтэй байдал. Хоёрдугаарт угаасаа Библийн үгнүүдс бидэрт маш их хүч өгдөг. Тэгээд эзэнт найдагчийн хүчин шинжлэгдэд тэр бүргэд мөчигүүр дээр халин нисэх болно. Тэгээд Исая номын энэ бол миний амьдралдаас айгүйх би өөрөө сэтгэл дотроо байнга хэлж явдаг тэр нэг үгнүүдийн нэг. Тэр наад өгч яг яадаг гинэ. Эзэнт найдагчийн найдах юм бол тийм хүчин шинжлэгдэв. Хүчин шинжлэгдэн. Тэгээд жигүүр дээр халих бүргэд мэт ингээд халин нисэнэ гэсэн. Тэр яг би эзэнт найдаж чадах юм бол үнэхээр тэр гайхамшигтай бас л тэг энгийн хүмүүс ойлгохгүй ч юм шиг тийм нэг хүч үнэхээр нэрээ яг өгөгддөг тэр урам зориг баяр хөөр яг энэ дотроос яг хийх тэр нэг хүч. Тэгэхээр хүн чинь өөрөө нэг хязгаартай л да миний бодлоор яг өөртөө итгэдэг юм шашингүй олон хүмүүсийн хувьд болохоор би бүгдийг чадна ч гэдэм шин олон юм ярьдаг боловч үнэхээр хүний амьдралд хязгаартай үнэхээр нөө монголчууд хэлдэг дээшээ тэнгэр бол доошоо газар гэсэн. Яг энэ үед яалтчгүй ямар нэг хүч хүн өнөөдөр өөрөө хайж ямар нэг яалтчгүй нэг гарах зам хаана вэ гэж үе бол яг ирдэ шүү дээ. Тэгэхээр энэ нь бол өөрөө би бол үнэхээр энэ бол миний итгэдэг яг энэ тэр нэгэн энэ бурхан үнэхээр тэ Есүс Христ өөрөө тэр нэгэн бидний хайгаад байгаа тэр нэг агуу хүч миний хязгаар зүйлийг хязгааргүй болж тусалж яг тэр газруудыг нөхөх яг одоо тийм нэг ашгүй нэг гайхамшигтай хүч гэж би бүр өөрөө энэ хугацаанд хараад мэдээд итгээд явсан учраас энэ зүйл өөрөө намайг бас санаа зовлт гэдэг зүйлээс нь бүрэн чөлөөлөхөд угаасаа агуу эзэн миний ард байхад тэр тэнгэр газрыг бүтээсэн эзэн миний баян гэ би бүр найзуудтай итгэж найзуудтай хүртэл яриад санаа зовлтгоо манай аав удахгүй мөнгө илгээч айгуу яа окей манай аав айгуу баян штэ нөгөө чинь яг танавч юу гэдэг ингээд одоо тэгтээ тэнгэрээс тэнгэр хэлчүүд нь тэр мөнгөний зөөх гэж жоох их болохоор ингээд хугацаараад байгаа юм шиг ялээ тоглоом шоглоомоор яг ингээд өөрийгөө ойлгоод байгаа тэгээд тэд нар чинь бас бид нар хамттайс ингээд ажил хийгээл явж байгаад ерөнхийдөө ингээд гадарлаад бидэд нэг төмөн цогц сум руу нэг гал өрцөн айлын туслах гээд айгүй хөрөнгө мөнгө босгох гол байгууллагуудаар хандив гоогаалаа. Тэгэл сүүлд нөгөө чинь бүр айгүй хөрхөн за чимгээ залбирчих гэл ингээд нөгөө чинь зарим за би нөгөө будаа майн зэнгүүт нь би за бусад бүх шашнаа болчих би ганцаараа залбируу үгүй бол би залбихгүй гэдэг ингээд нөгөө чинь за болчих чи л ганцаараа бүгдийн зогсоолч гэдэг юм уу төө би бүр үнэхээр яг тэдний нүдэн дээр ингээд залбираад ороход бид нар бүр ингээд хэдэн сая төгрөгөөр нь хандив авч ирсэн. Тэнгүүр манай эд чинь бүр гайхал те. За ер нь одоо янз бүрийн аллах маллахаа болоорой. Энэ чимгээгийн юунд бүгдээ дагчаагээд сүүлдээ тэр чинь бүр орох юм за чи залбирч чи нээсээ. Эхэндээ тоглоом шоглоом дээрсэн бол сүүлдээ юугаа орчноо бүрдүүлчих гэдэг юм. Айгүй өөрхөн тэгчсэн юм ингээд. Тэг яг эндээс харахад бол ер нь тэг би бус хүмүүс ч гэсэн тоглоом шоглоом орчлоо ямар нэгэн байдлаар үнэхээр тэр агуу нэгэн байдаг. Тэгэхээр яг залбираад хамгийн гол нь та нар итгээрэй. Итгэхгүй бол ер нь итгэхгүй бол дэмжтэй. Тэгээд гэх мэтчлээ яриад ингээд бид нар жижиг шажиг ажил төрлийг ингээд яг бүтээгээл нөгөө хэдийн хувьд ч айгу эргэлзэх сэтгэл төрөө ч юм уу. Зарим нь хадаа чинь зүгээр тохиолдол гэж байгаа хэрнээс ч юм уу. Хязгаарч гэдэг. Харах багтаа яа гэвэл бид нар чинь бүгдээрээ л баг
энэ бүх амьдрал те бүх байгаль дэлхий тэр чигээрээ огторгой сар нар бүх гариг ирэхс бүгдээрээ тохиолдлоор ингээл би болоод ингээл зогцсон юм шиг те хөгжцсөн ингээд зогцолгоо олцсон гэж итгэдэг улсуудын хувьд бол ард нь нэг агуу хүч чадал юмыг өдөртөд хөгжүүлээд ингээд зохицуулт гэдэг бол итгэхэд хэцүү байдаг болоо. Тэгэхээр хамгийн магадгүй бас нэвтрүүлгийн цаг өндөрлөгдөх гэж байгаа. Нэг томхон асуудал асуучих гэж бодлоо. За өөрийнхөө хувьд яг хуу тийм бүтээгч эзэн таны талд байд юм байна тий тэрний өгсөн ам өчиг одоо амлалтууд нь байдаг учраас санаа зовдгүй байхад чинь тусалдаг юм байна мэдээ санаа зовдөг гэдгийг хэлсэн шүү дээ санаа зовхгүй байхад бол тэднийг эргэж санаад за ингээд болчихно гэдэг ингээд итгэх юм хөшүүрэг бол байд юм байна тийм эзэн бүтээгч эзэн байдгүй гэж итгэдэг улсууд байгаа шүү дээ одоо хүн болон юу итгэхээ өөрөө шийддэг итгэл эрэхтэй улсууд тэгэхээр тийм хүмүүсээ боломж байгаа одоо санаа тийм санаа зовхгүй амьдрах боломж та тэр магадгүй таны бодлоор тэгэхээр би төсөөлж чаддаг байхгүй юу өөрөө жоохон санагдсан яаж хүмүүстэй Христэд одоо тэгэхээр сонин сонсогдох гэдэг. Тэгтэл миний өөрийн үнэн л бодол юм чи бурхангүй яаж амьдраад байна бүтээгч эзнийг танихгүй яаж энэ хорвоо ертөнцийн асуудал зовлон энэ тэг гуниг зовлон жаргал туулаад би өөрөө төсөөлж ойлгож чаддаг байхгүй ойлгох гэхээр миний үед тэгэхээр тэр хүмүүс эсрэгээр надад бас агуу шүү гэж те бид нэр ингээд энэ бас сэтгэлийн тэнхээтэй юм да тэр сэтгэлийн тэнхээл байх гэж бодож байна. Тэгэхээр санаа зовлтыг зөвхөн сэтгэлийн тэнхээгээр даахад бол гэтээ бас ерөнхийдөө хүний сэтгэлийн тэнхээ гэдэг чинь бас хязгаартай. Чинь хизээ нэг зүйл дуусна гэж би боддгоо. Тийм учраас Христ итгэгч те Есүсийг аврагчаар хүлээж авсан хүмүүс бол Есүсээр цэнэглээд те цаашаа гарах гарцаа олоод тийм хүмүүстэй ганцхан хэлэх миний үг бол эхлээд та сүм цуглаанд очиж үзээд энэ хүмүүс яриад байгаа тэр Есүс гэдэг нэрээ юу юм бол ер нь нэг сонирхож үзээсэй л гэж зөвлөхөөс ш би бол те одоо өөр нэг санаа зовдог амьдралаасаа салах бол арга бол зааж өгч чадахгүй. Тийм мэдхгүй биний хувьд болохоор төсөөлж чадахгүй учраас ганц арга бол миний одоо тэр яг итгэдэг бурхныг таньж мэдэх гээд оролдоод үзээч л гэж хэлэх байх. Яг олон хүмүүс нөө өөрийгөө тайвшруулах янз бүрийн техникүүд хэрэгэлдэг л байх л та тийм шүү дээ. Бислэг мэслэг. Чин гэхдээ нөө мөнхийн төр зургийн төгс шийдэл бас биш л байх л та. Яг тэрхүү үедээ ачаад эргэж унаал босох ч юм уу. Эсвэл итгэл өвдөх ч юм уу яг тэр нөгөө хүсэж мөрөөдчихсэн санджсэн зүйл нь тэгээ архитаар суух ч юм эсвэл өөр нэг стрессээ тайлдаг нэг экстрем спорт сонирхдаг хүмүүс ч байдаг ч юм уу ингээл гэхдээ тэр бол нэг л өдөр тэгээ дуусаад бас л ахаал дараагийнх нь юм харин яг бидний итгэдэг бурхны үед болохоор тэр мөнхийн үнэхээр одоо энийг үргэлжийн тийм бие махбодын хувьд ойлгол тайлбарлах аюу хэцүү юм чинь юм нэг бидний мэдхгүй ертөнцийн харагдахгүй ертөнцийн нэг юм зүйл байгаад байдаг. Зүйлээр оршоод байгаа учраас биеэрээ л мэдрэхгүй бол бас тийм зүйл. За ингээд нэвтрүүлгийн минь цаг өндөрлж байна те та ирээд ингээд яг чин сэтгэлээсээ өөрийнхөө бас нэг амьдрал дээр маш баярлалаа. Тийм. Ихэд санаа зовлт гэдэг бол ийм зүйл юм биш шүү гэдгийг бас мэдэрдэг. Бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж гисэн баярлалаа. Өнөөдөр магадгүй бас 2-3 хитгэнч байдаг үзэгчд үзээд бас өөрөө чинь ярианаас те за би нэрээ одоо санаа зовж гинөө санаа зовхгүй байна уу гэдгийг бас эргэж харах боломж бас олцсон гэдэгт итгэлтэй. За ингээд үзэгчтэй манай гэрэл нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж байна. Санаа зовно гэдэг бол хүн болгоны амьдралын маш том хэсэг. Тэгээд маш их хар мөртэй байдаг хэсэг. Хэрвээ та үнэхээр санаа зовох амьдралын санаа зовлонгоос чөлөөлөгдөхийг хүсэж байгаа бол Есүс Христтэй хандаад үзээрэй. Тэгээд бид нарт та бүхний энэ талаар хэрвээ тодруулж асуух зүйл байгаа бол манай эргэн хандх утас руу холбогдоосой гэж хүсэж байна. Мөн та өөрийнхөө бодол саналаа манай Facebook-тэй холбогдож бид нартай хуваалцж болно. Ингээ бүгдээрээ дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай үзэгчтэй. Баяртай үзэгчтэй.